Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Солонго. 24-р сургуулийн 2-р ангийн сурагч Зэ Солонго. Багш нь Аз Илэг. Аз Илэг багштай 24-р сургуулийн 2-ын Г ангийн Солонго орж иржээ. Бүгдээр нэг ангийнх нь. За. Дараагийн хүүхэд Гийгүл орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Бөртөө орж иржээ. Дараагийн хүүхэд Ялгуун орж иржээ. Дараагийн хүүхэд Нарангуй орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Ингчин гэсэн ийм 6 хүүхэд. Өнөөдөр нэг хөөрхөн зураг зурнаа. Энэ нөгөө нэг янзаг гэдэг амт. Хөөрхөн янзаг зурнаа гэвэл. Охтууд. Манай охтууд их чамбаа их гоё зурдаг. За багшгаа хараад палмаструуд аваад бэлдээд толгойг нь жаахан том зургууд их хөөрхөн болно. Энэ үзүүрээс аваад ингэж тойруулаад ингэж яваад ингэ ороод. За энэ хэлбэрээр бол баавга, хуулган, үүнийг хичлэн янз бүрийн амьтнуудыг зурж болдог. Янзганы жигчин биш үү? Оо бас ийм хөө байвал их хөрх. Шинжил болох гэж байгаа хөөрхий Санта Клаусын хөөрх малгай хийгээд байгаа тийм ээ. Энийг ингээд хийчихнэ. За. Янзганы толгой гараад ирлээ. Тэгтэл цаатлын чих гэж байна. Энэ хавьяас гараад ируулахгүй. Ингэж тойроод. Хөөрхөн сотоо байсан чихтэй. Ингээд чихийн давхарч байна. Ингээд нэг давхарч байна. Ингээд нэг давхарч байна. За хушуунууд энэ хүндээ ийм хөрхөн хушуу хийж байна. За янзганы ер нь төрх нь гараад ирсэн шүү. Өөр ийм дүүрэн номон зураас татаад ингээд нүдийн дүрлгэр хийвэл тэгээд энд нь ийм номон зураас зураад энийг цагаан гэрлийн цонх үлдэнгүүтээ хараар будчихлаар явах. Тэгээ энэгээр нь бас нэг ингэ давхарлаад ирэхлээр дүрлийсэн том алга нүд гараад ирчин тий. Тэгээ энэ зовкны дээдийн хэсгийг явах. Дахиж нэг ингэж зузаалж давхарлаад хэдэн өөрхөн сорим ус ичсэн шүү дээ. Тэгээ энд нь хөмсөг хийчихлээч яах вэ? Вааван цаглаа гаргаж шүү дээ. За хушуу цагаантай инээдсэн маягтай алхаж явна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр гараад ирж байгаас. За эндээс доошоо ингэж яхан ингэ явчихлаар яг биений хэлбэр нь гараад ирж байна. Цээжисхийн ингэж яваад доошоо хөлн ийм урт хийчихвэл. Их урталтай шүү дээ. Сүүлний модгор. Үзүүртэй бас ингэж байгаа шүү. Сүүл хэсэг. Тэгээ эндээс аваад ингээд доош явуулчихна. Тэгээ дээшиг ингээд энэ хавьдаа ингээд гараад ирж байна. Цаатлын хөл нь эндээс ингэж орж ирээд доош яваад ингэж орж ирээд ингээд гараад ирж байна. За 3 хөл бол атгалаа тийм ээ. Нөгөө 4-р хөлийн яг энэ хавьяас наваад ингээд авах. За энэ хург ишиг малын төл зурхад одоо энэ дүрсийг их ашиглаж болно. Ерөөсөө янзхтайгаа адилхан. За энэ бодох хэсгийг яг ингээд гаргаж хэдүүлээ. Энд нэг хөөрхөн юм толбонууд байгаад байгаа шүү. Толб. Ингэж
Энэ сүүлийг ингэж модойлгож өгөх гэхгүй юм байна. Энийг ингэж. За энэ дээрээс ерөөсө янзгийнхаа өнгийг боор, улбар, шар тийм ээ. Тийм өнгөнүүд наад чинь байж байгаа тэрүүгээр будна. За хэдүүлээ хамгийн тодтох ёстой зүйл бол энэ нөгөө Санта Клаусын малгай биш шүү дээ. Энэ биерэн хэсэг палмастер нарийн тэгээ биерэн гэж хоёр янз байгаа. Биер хэсгээр нь зөөлх ингээгээд энийг ингээ явах. Бодчих. Хамгийн гоё хэсэг нь нүд. Нүд их гоё тод хийж өгөл явах. Нүдийг бол одоо ямар ч өнгөрөхч болно. Ингээд нааш тодорд ирж байгаа үз. За чихэн доторх хэсгийг бол яг ягаанаар явчих болно. Шараар бодож болно. Багш нь бол одоо ийм өнгөгч. Үндсэн юуны өнгө болохоор энэ өнгөөр өгөх байхгүй. Та нарт байгаа. Ингээс ах. Багш нь өнгийн нэмдэглээ явчих шүү дээ. Тэгээ одоо хүүхдүүдтэй яд хүлээ багш нь будангаа сайхан дуугаан дуулна. Шүлгэн уншина. Ингэж бодох нь шүү дээ. За ингээ битүү будагдаад ирэхлээр их гоё. Хошоог нь бол цагаанаар үдчих. Нэг ингээ удаа явчихсан шүү дээ. Энэ будахта биерэн хэсгээр ингээ зөөлөх ингээд яг хөө жигд хийлээд ингээ бодчихно. Хүзүү энэ хэсгийг энэ цагаанаараа үлдээгээ байж гараа. Энэ хэсгийг энэ өнгөөр тэмдэглээд тэгээ хэдүүлээ солонгоогоос эхлэнтэй солонгоо дуутай ирсэн юм уу шүлэгтэй ирсэн. Дуу юу? Шүлгүү. За шүлгүү шиж. Тийм үү. Солонгоогоос шүлэг уншнаа. Зүгээр сууж байгаа байднаас. Би Монгол хүн үү? За. Ястайгаа явуулчих юм. Аргалын утаа барилсан малч нээгэр төрсөн би хатархээ нутга өлгийм гэж боддог. Сэнхэр манас унасан алсын бараштай цэлгэр сайхан нутга сэтгэл магтан мараад үлээж байгаа салхин үнсээж байгаа юм шиг өршөөлт эзэмгээр элээж байгаа юм шиг энэрнгүй сайхан санагцад хэлээ зөвхөн дагдуулж хосгой баярын элмэс хоёр нүдийн үрдэг усан нутга өөрийн бишиг хариж угаас нь тунгалаг мөрнөө би эхийн сүсэн сандаг усан нутагтай эзнэн юм игрээлэлтэй нүсэн хүүн юм ирээдүйн тэмнтэйгээ басгалзах их өөрийг хүлээсэн юм. За солонготод баярлалаа. Сайхан шүлэг уншсан солонготод баярлалаа. Гийгүүл юутай ирсэн? Юу ч юм. Дуу юу? Онцог шүлэг. Зургаа сайхан зурч чараа. Бүртөө. Шүлэг. Уншиж шүү дээ. Бүртөөгөөс шүлэг уншнаа. За. Бодшоо нисэж ядраад газарт үүрэглэн унтжээ. Тэгтэл түүний чон бэрээд авчихна. Одоо би чамайг эдэнд гэтэл бодшоо. Чон уужингүй намаа би дээдтэй хэрвээ та намайг тавьвал 5 дугуйл авчирж өгөө. Чон бодоршин. Нэр энэ мөшөө гэдэг шүдний жилээж гарахгүй харин 5 дугуйл гэдэг чинь өөр хэрэгээ.
7 хоног хоол гэсэн үг. 7 хоног хоол, 7 хоног хоол гэж бодоод за яах вэ? Би чамайг тавь. Чи яг авчирч өгнө биз? Бодож шүү. Тэгэлгүй яах вэ тэнд яг авчирч өгнө. Та манд туглаа гэд мессеж өгчихжээ. Хөөрхий чон бодож шүүнд хөөрөгцнөөч мэдгүй. Ауу та манд туглаа гэд химэн уйлдаг болсон энэ болгоо. Ястаа гоё шүлэг. Маш гоё уран уншина. Чи жүжигчин болж мэдхэр юм биш үү? Тийм хинж байна. Ер нь ийм сайхан жүжиглж ингэж Кукулдын театр юм уу эсвэл драмын театрын таасан дээр Анна Каренина жүжиг тогож болохоор юм биш үү? Тийм хинж байна. Сайхан уран сайхан уншсан бүртөөдөө баярлалаа. Ялгуун юу тэрсэн? Шилэгтэр. За шилэгтэр. Би Монгол хүн. Аргалын утаа боргосон мачнигээс төрсөн би. Алтархээр нутгаа улимын гэж боддог цэнхэр мангийн суунаас асын бараа ширтээд сэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан марахад үлээж байгаа салхинд өмсөдж байгаа юм шиг өршөлтэй жимэн гар хилээч байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрхэмэн тогтолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн мөрхтэйг унсан энэ нутгтаа би өөрийн бишгээ хайлдаж угаасан тонглог мөрнөө ихийн сүшиг сандааг энэ нутгтаа би эзэн юм ихэл өсгсөн хүн юм ирээдүйн төмөтэйг босголцох их үрэг хүлээсэн юм. Сайхан шүлэг болсон ялгуундаа баярлалаа. Нарангоо юу тэрсэн? Дуутай. Дуутай. Юу нэ? Дуутай. Дуутай. За сайхан дуулж. I see colors everywhere on my toys and in my books, in the sky and on the ground. Colors everywhere I look. I see colors everywhere on my toys and in my books, in the sky and on the ground. Colors everywhere I look. За сайхан дуу дуулсан. Нарангуудаа баярлалаа. Ингчин юу тэрсэн? Үгүй. Зураг сайхан зарчих юм уу? Чи том болоод ер нь ямар мэрэгэл дуулах юм? Шүтэнч. Шүднийч. Эмч бол яг байдаг. Нарангоо ямар мэрэгэл дуулах юм? Дуучин. Дуучин уу? Ялгуу? Багш болно. Шүдний эмч багш хоёр бол байгаа. Хөвгүүд байсан бол цагтаа ур зайшгүй байдэн шүү дээ. Бүртөө юу ямар мэрэгэл? Зураач. Зураач жүжигч юм. Тий. Гийгүүл ямар мэрэгэл? Зураач. Солонгоо? Багш зураач хоёр. Зургийн багш. Багштайгаа мэрэгжилтэй. За, одоо хэдүүлээв штэ. Энэ баярлаа. Энэ нөгөө хөл. Энэ хэсэгт нэг юм туура хийж өгнө. Ингээд энэний дотор очиход зүгээр харагдах юм шиг байна. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан байсан зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. Бид бүгдээрээ чаднаа. Найзуудаа хүүхдүүдийн 24 дугаар сургуулийн 2-ын ангийн хэн багштай гэлээ? Аз билэг багштай. Авиаслаг зураач Солонгоогийн зураг үзье. Солонгоо үзүүлэхтэй биш үү? Зураг ингэж байна. Зурсан хүүхэд нь энтэй, зурсан зураг нь энтэй. Авиаслаг зураач Солонгоо. За ийм гоё. Манай Солонгооч нь зургийн багш болно. Өөрийн гэсэн ийм гоё дүртэй. Тэр толгойн хэлбэр хачин гоё.
ийм сайхан төсөөллөөр өөрийнхөө зургийг амьдруулж их сайхан зураг болсон. Одоо ингээд шинэ жил болно. Тэрийгээр нөгөө галцвар модоо өөрсдийнхөө бүтээлээр ингээд чимээрээ заяа. Сайхан зураг зурсан Солонгоод улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач гийгүүлэн. Өсөө зурсан. Өсөө зурсан. Өсөө зурсан. Зурчих тий одоо гүйцэж шүү дээ. Авьяаслаг зураач гийгүүлэн гэхэ зураг үзье. За гоё. Манай охтод бол одоо багш нүгээр үзүүлэх гээд үр баярлаад байгаа юм чи. Тэр ийм гоё уран дүрсэлж гаргаж ирж байгаа. Тэр нүдийг тэр их гоё торомгор хөөрхөн хийсэн байгаа шүү. Тэгээ ерөөсө хэлбэр дүүрс ерөөсө маш гоё. Энэ гийгүүлэнгийн өөрийнх нь шүү дээ. Сайхан бүтээл. Ийм гоё уран дүрсэлтэй зураг зурсан. Гийгүүлэн чинь зураач болно гэсэн тийм ээ. Сайн зураач болно. Амжилт хүсье гийгүүлээ. Дараагийн авьяаслаг зураач жүжигчин зураач Бүртөгийг бас гоё. Тэр маш гоё дүрслэлүүдийг өөрийнхөө маш гоё гүйцэтгэлтэй уран ингэ сайхан гаргаж ирж байгаа. Сайхан зураг зурсан Бүртөд улам их амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Ялгуун. За манай охтод бол ер нь нэг ангиас ийм олон зураач хөөхөд төрж тэрэ дүрслэл бол маш гоё шүү. Яг өөрийн гэсэн ийм төрхийг өөртөө гаргаж ирдэг. Маш гоё уран ийм багшин даанараас суралцж идэг шүү. Ийм гоё шавнараараа бахархаж байна. Авьяаслаг зураач Ялгуундаан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Нарангуа бас гоё. Хүүхдийн ийм өөр байж байгаа. Тэгин чин дуусаад ирэхлээр бүр гоё болно. Тэгээ сайхан шинэ жилийнхээ баярыг энэ зургаараа үзэсгэлэн гаргаж гэртээ чимээрээ. Орж ирсэн ах トゥ нарын тэр одоо тий чамд одоо маш том баяр хүргэн шүү. За Нарангуадаан баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Ингчингийнхэн зураг үзнэ. За тэр ер нь жигдхэнтэй. Тэгээ ингээд өөрийнхөө ингээд сайхан мод юу хийгээд ингээ байгалийн энэ дуусаг байгаа ш. Цаанаа тэгээ уул ус үүл нар тийм ээ. Ингээд ирэх тэр бүр гоё зураг болно. Сайхан бүтээлээ үргэлжлүүлж улам сайн зурж байгаарай заа юу. Ингчэндээ амжилт хүсье. За ингээд багшны яадаг үлээ. Сайхан зураг зурсан хүүхдүүдтэй дэлгэн гардуулдаг. За нөгөө шидэт өнгө компани Далай жамцаахынх нь явуулсан энэ сайхан номыг тайлбарлана. Энэ Гомбын Гамболдын Борзааны байшин гэдэг ном орж иржээ. Ном уншаарай. Номын нөхөр болоорой гэж энэ хөдөлгөөнд ингэж шахах хүүхдийн зохиолчдыг дагуулan орж ирж байгаа. Далай жамцаагч ахтаа бол баярлалаа. Энийг үү? Энэ чинь нөгөө нүдээ дарсан чинь чихээр, нүрээ дарсан чинь чихэр гэдгийг зохиолсон Гомбын Гамболд гэж байна шүү дээ. Энэ оюун түлхүүр сэтгүүлд их олон шүлгээ өгч байсан. Гал мандах багшд их олон дуу зохиолсон ийм хүүхдийн сайхан зохиолч ахынх нь ном байна. За энэ бас нэг ном ороод ирлээ. Энэ Ламын самбуу гэж хүүхэд багчуудын хөгжөөнтэй шүлгүүд цуврал 5-ыг явуулсан байна. Энэ сайхан шүлгээ уншаарай. За ингээд бүр 2-2 ном дээр нь яг уу энэ нөгөө бүрмэл чихэр мөн энэ хөөрхөн оцсон шуутай ийм хөөрхөн хөгжөөн тоглоом эднийг одоо бэлгэлнэ. За багшийнх нь гарт багтахгүй юм болж шүү. Энэ номнуудаа яаж үлгэх вэ? Ихлэр чинь шүү дээ. За ингээ бүгдээр нь аваад чихэртэй намд гартуулаа явчих. За 2 ном өгнө. За ихтэй бүрмэл чихрийн ингээ тараач. Амжилт хүсье. Баярлалаа. Опа. За ингэнгүүтээ 2 ном явуулсан bay шүү. За энэ номыг одоо шимтэн сайхан уншаарай. Шүлгийн цээж дээрээ амжилт хүсье. Борзааны байшин гэж хөрхөн ном байна. За номон бэлгээ аваарай. Номын санаа баяжуулж энэ сайхан номнуудыг унших нь шүү. Баярлалаа. Бүртөд амжилт хүсье. Гийгүүлэнд амжилт хүсье. Солонгод амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл рүүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.